Хэрвээ таны өсвөр насны хүүхэд өөрт нь 20 сая төгрөгийн хөрөнгө оруулахыг хүсвэл та яах байсан бэ? Мэдээж ямар ч эцэг энэ тохиолдолд доор хаяж хинтээ юу яах гэж үнэхээр энэ хийх гэж байгаа зүйл нь хэрэгтэй юу? Өөрт нь ирээдүйд ашиг орлого уу гэж асууж тодруулж судлах байсан болов уу? Харин та Монгол улсад ихтэй сургууль суралцах дунджаар 20 сая төгрөг зарцуулдаг гэдгийг анзаарсан уу? Гэтэл та хүүхдийнхээ карьерт нь болон оюунд нь хөрөнгө оруулалт хийхдээ хэр зэрэг анхаарал хандуулж улсууртай хандж байгаа вэ? Хүүхдийн тань сонгосон мэргэжил түүний онцлог тохирох болов? Тэр мэргэжил түүний өмнө зүйлд хүүхдийг тань аз жаргалтай болгож чадах уу? Аль сургууль илүү сайн бэлтгэдэг вэ? Хүүхдийн тань сонгосон мэргэжил ирээдүйд эргэлттэй байж түүнд ашиг орлого авчирч чадах болов уу? Мэдээж эдгээрээс гадна хамгийн чухал нь та өөрийн хүүхдийнхээ сонирхол, зан чанар, авьяас чадрыг тодорхойлж үнэн бодтой зөв өөрт нь тохирох ажил мэргэжилд чиглүүлэх хэрэгтэй. Хэрвээ эцэг эхчид бид хүүхдтэй амьдралынхаа том алхмыг хийхийн өмнө зөв чиглүүлж чадвал хичээлдээ дуртай, ажилдаа хайртай, амьдралдаа аз жаргалтай тэр нэг иргэнийг хамтдаа бүлээж чадна. Хэрвээ танд мэргэжлийн туршлагатай хамт олонны дэмжлэг хэрэгтэй бол карьер үржлийн төв танд туслах болно. Эцэг эхчүүдэд туслах утасны дугаар 707969